Сайн байцгаана уу сонсогч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр та бүхэндээ Цодномын Цэдэн доржийн хүнд хэлмээр буймсан номоос Заяа Тавлангийн эргүүлэг өгүүлгийн 2 дугаар хэсгийг оруулах гэж байна. Нэрэнчингийн ган бот зохиолчийн Тоорон бүлэг өгүүлэг орсноос хойш бараг 14 хоног огт шинэ өгүүлэг ороогүй байжгаад өчигдөр шинэ өгүүлэг орсон байгаа. Тэр би чинь багш мэрэгчлээ хаврын яг 2 дугаар улирлын амралт эхлэх гээд ер нь бол багш нар их завгүй байдаг. Одоо харин хүүхдүүд амарчаад завтай болоод бас хаа нэг ингээд хүүгээ унтуулчаад өгүүлэг унших зав гарч ийн. 45 минутын өгүүлэг оруулахад чинь л та нар анзаарсан бол тэр одоо энэ 2 дугаар хэсгийг орох гэж байгаа өгүүлэг ерөөс ингээд маш олон тасалж уншсан. Завтай болохоор л нэг 10 минут уншаад тэгээд завгүй болчдаг. Завтай болохоор 10 минут уншаа завгүй болчт ингээ газар нь өөр газар. Манай суманд одоо хавар болоод дулаан ороод бас ингээд нэг хүүхдүүд амарчихсан болохоор одоо ингээ боломжтой байгаа дээрээ та бүхэндээ ойр ойрхон өгүүлэг оруулах болно. Цодномын Цэдэн доржийн Заяа Тавлангийн эргүүлэг 2 дугаар хэсэг. Дэлгэрт ганц ихчээсэн өөр садан төрлөг ихээр хүн үгүй. Харин ерөө давгийнхан суудаг гэдгийг дуулсан боловч уулзаж учирч байсангүй. Дэлгэрийн ээж хар нэлхаас нь орс хэл заасан тул эгчтэйгэн тэр хоёр унган орс хэлтэй болжээ. Игч удавлан сургуулаар явсаар эмийн сангийн мэрэгжилтэй болж нутагтаан ажиллаж байгаа ба түүний нөхөр нь санхүүгийн алба хашдаг хүн бий. Дэлгэр шуудангаас буугаад хүргэн ахын дан очлоо. Минь тусаа мэдэлцээд цай эдээ бэлдэх хоорондоо эгч нь сургаггүй алга болсныг нь нэхэн шалгаав. Дэлгэр эхлээд газрын зургийн орсуудад хэлмэрч хийж явснаа төмөр замд замчин болж одоо туслах машинчаар зүүн хараад ажиллаж байгаагаа хэлв. Би уг нь сэмжимд 2 ч захиа битсэн хүрээгүй юм уу? Хариу аваагүй. Та нарт ч дуулгал болох л байсан. Миний зөнгөрөх хэл байхгүй юу? Гэв. Харин одоо зүүн хараад тогтож ажиллаж байна. Гэрийнхнээ нүүлгэж аваачих санаатай л явна гэв. Хүргэн ах ихч хоёр нь нэг хачин чимээг өөргөд явчихлаар нь миний ихнэр хадам хээж нар сайн уу гэж асуув. Сайн. Хөвгөн нухав. Эхнэр чинь цагаан сарын дараахан амарчж хүүтэй болсон гинлээ. Сургалтад сайн л гэдэг юм гэж их чинь хэлв. Санаа зүүдэнд нь байгаагүй сонинг дуулаад дэлгэр яах учраа олохгүй гайхан ангаж байснаа. Сэмжим хүнтэй суусан юм уу? Гэхдээ үгүй гэсэн шүү. Ээж тэгээл байгаа юм бэлээ гэж хүргэн ахан дуугарв. За би одоо яах болж байна? Очих хэрэг байна уу үгүй юу? Хэдэн жил гараагүй хүүхэд миний эзгүүд эхнэрээс минь гарсан байдаг. Би гэж би. Сэмжмийн төрсөн хүүхэд надад илгээгдсэн бэлгүү. Эсвэл хувь заяаны тохиурхолоо гэж бодон дэлгэр гөлийчхөв. Би лав сэмжимд бур өгч чадахгүйдэг. Чи чинь хугацаагүй албанд явсан шиг буцаж ирэхгүй юм шиг сураггүй өчнөн болдог. Хин хөнгөйл алимууг төөж бодох юм билээ. Өвчгсөн ч юм уу? Яасан юм бүү мэд. Чамтай суугаад 5-6 жил төрөөгүй хүн эзгүүд чинь төрсөндөө харамсаж суугаа нь юу л бол. Эмэгтэй хүн бүр их байх заяагаа дагаад өр мөрөөдөн шүү дээ. Заримд нь тийм хувь заяа төхөөдөггүй. Одоо сэмжим ээж болсондоо сэтгэл дүүрч жаргалтай байгаа гэдэгт итгэлтэй байна. Чи тэгээд тэр баяр хөөртэй байгаа хүнтэй ямар өнгө аястай уулздаг хүн юм бол ухаан чинь л мэдчтэй гэж их чинь хэлв. Дэлгэр тэгс хийгээд унтахаар хэвцсэн боловч нойр нь хүрхгээ хөрвөөсөр бараг өглөө болж байхад нэг юм унтав. Тэрээр нар дээр гарсан хойно сэрвэл их чинь дахиад шуугаан хооллоод хүргэн ах нь зуны гал тогооны сарвчандаа цай ууж суулаа. Дэлгэр би ямар ч байсан сэмжимтэй очиж уулзлаа. Надад хэцүү байгаач нүүр хагарч яриа хөрөө өрнүүлж чадвал авч явахаар ятгах бодол төрлөө. Бид эргээд ивзүүдээ орохч байж мэднэ гэж дэлгэр хэлв. Ах та морь болж өг гэхтэн чи миний морийг унаад яваа. Удахаар бол хүнээр нааш нь явуулаарай гэлээ. Дэлгэр авч явсан уут богцтой ямаа ганцаглаад ононгийн байцсан харагчны олом руу зүглэн явлаа. Онон гол баг зэрэг үертэй байгаа нь илэрхий. Зүүн биеэс гарч буй мортон харахад усны багцаа ташаад сохиж уу бололтой. Ус гараад ирсэн хүн нь нэг дорынхан даш байлаа. Тэр хоёр уулзаж голын баруун бидэж яал сууцгаалаа. Дэлгэр өөрийнхөө тухай яриад сэмжмийн талаар асуув. Хүүхдэн сайхан боожж байгаа дөө. Тэд сайн. Сэмжмийн жирэмсэн болсон тухай мэдэгдснээс хойш одоо манай нутгийнхан хүүхдийн эцэг хэмбэ гэдэл одоо мөрдөж мөшгөөд тааж зохиогоод
Олигтой юмд хүрээгүй. Хиндэж юу ч хэлэхгүй гэдгээ Сэмжим хатуу хэлсэн байна лээ. Манайхан олон жил хүлээсний эцэст үртэй болсныг нь олзуурхаад л байгаа гэж даш хөөрнө. Би очих гэж зориглоод явж байна. Зөв үү нөхөр минь гэж дэлгэрийг асуухад өөрийн санаа өөртөө зөв гэдэг юм. Ёстой өөр бол мэджтэй гэж даш мордлоо. Дэлгэр ус гараад яаралгүйхан явсаар оройн сайлны үеэр олон булгийн тусланд хүрлээ. Доод хотноос ахуулаад өгсөхдөө сайлчин хүүхнүүд хэн ирж байна гэж сониучрахаж зарим нь таньж байгааг харж явв. Дэлгэр уяандар буугаад цуслангийн баашин руугаа алхахад халтар нохойн таньж байгаа аятай сүүлээ муухан хөдөлгөвч урдийнх шиг эрэхлэн өгтөх янзгүй нь ойлгогдлоо. Энд тэнд байх үхрийн хашаануудын хаваас утаа суунаглан онгорхой хаалгаар гэрт орвол зүүн орон дээр хадам ээжин суугаад өлгийтэй хүүхдийг саатуулан хөдөлгөж байв. Сайн байна уу та? Гэж мэдлэгт нь хэм бэ? Хөө дэлгэр маань уу да? Гэснээр тань бололтой сайн явж байна уу гэж хариу мэдлээд босов. Сэмжим үнэндээ байгаа юм байна гэж бодоод амжив. За чи чинь амар мэндэл яваа юм байна. Хаана яаж явв да гэж хөгшин асуултаар болж гарав. Дэлгэрт цай эдэ бариад нөгөө асуултуудаа үргэлжлүүлж байтал нь өлгийтэй хүүсэрж уйлгнах хянцтай болоход хөгшин манцвыг нь задлан тос жишээлгөө. Хул шар сэвлэгтэй. Мантгар цагаахан хөө. Сүрхий сүнээснан мэм нэхэ бололтой хуйлав. Тэгэж байтал гаднаас Сэмжим орж ирээд баруун орон дээр суух дэлгэрийг хараад цочих шиг болсноо мэдлэв. Хүү үйлж байсан тул Сэмжим түүнийг авч мэмэн өглөө. Сэмжим үнээ сааж байхдаа дэлгэрийн эрхийг хараагүй. Харин сайлаа дуусгаад орохдоо уяан дээр нь морь байхад гайхсхийн орж ирсэн нь энэ. Нэг хэсэг хин юу гэхээ мэдэхгүй эг маг болж чимээгүй сууцгаав. Тэгснэн дэлгэр өчигдөр суман дээр ирсэн гэд ярьж эхэлтэл Сэмжим сүгэ өгөхгүй бол хоцрох нэ гэд яаран гарч чадав. Дэлгэр морио тавьдаг юм уу гэд гарав. Сэмжмийн сүгэ өгөх гээд очиход тэнд байсан хүүхнүүд бүгд л дэлгэрийн тухай мэдчихсэн. Сэмжмийг ажиглаж шинжсэн янзтай байцгаав. Яав, юу болов гэдгийг мэдэх гэсэн тэдний хорхой гозолцож байгаа нь илэрхий байлаа. Дэлгэрийн ирснийг хамгийн сүүлд гимээр мэдсэн нь Сэмжим байлаа. Тэдний үхрийн хашаа ардаа байх ба урдаас наашлах хүн байшинд халахлагдаад харагдаагүй учраас Сэмжим ямар сайндаа гэртээ орохдоо тулгамдаад цочиж байх вдэ. Долгоор дэлгэр ирээ юу гэж өтөхөд харин тийм ирсэн сууж байна. Би нааша яраад үгсэлж амжилгүй л гараад ирлээ гэв. Чи минь яа гэж бодож байна да? Гэхдээ харж л байж болъё доо. Бодоод гүйгүүлсэн юм алга. Гэд Сэмжим харихаар явлаа. Бүрэнхий болж байгаа тул цэрмаа хөгшинлээ асаагаад гал дээр буцалж буй хоолндоо гурилыг нь хийж байв. Энэ хооронд хүүг ээжийнх нь орон дээр хөндлөн хэвтүүлсэн бөгөөд дээрэс нь унжих наадгай хөдлөхийг хараад жаалхуу сатаарч аан уун гэж аваа гаргана. Дэлгэр хүү хин гэж нэртэй вэ? Аав нь хин юм болов гэж хадмасаа асуув. Нэр нь инх мэд. Эцгийг нь мэдэхгүй л дээ хүү минь. Сэмжим хиндэж хэлэхгүйгээд тэр тухай дуугардаггүй шүү дээ гэв. Тэгж байтал Сэмжим ороод ирлээ. Борцтой хоол идэнгийн дэлгэр нөгөө яриагаан үргэлжлүүлв. Газрын зургийн ажлаар баруун аймагаар явж байхдаа говь алтайгаас бас ховдоос 2 ч захиа битсэн. Та нарт хүрээгүй юм байна л да. Сэмжим нэг ч захиа ирээгүй. Чамайг ийм их удах юм гэж сансангүй. Сурггүй хүний талаар сайн юм бодогддоггүй юм билээ. Биднийг орд тос мартаад хол явж амьдрьяа л гэж бодсон юм болов гэж бодох шиг. Сүүлдээ өгөөлхөн болсон. Ээж бит хоёр болоод явж байна. Харж байгаа үсттэй. Хүүтэй болж илгээн дэвтээгээд байна. Чиний судраган эм гэж аашлагт чинь дургу байсан ч нэрэж тийм юм болов уу гэд өөрийн муу заяандан гомддог өдөр олон байлаа. Юм гэдэг сонин. Хиндэж бие сул хаяж өгдөггүй минь чи мэдэх бах. Гэхдээ санаа зүүдэнд орхооргүй тохиоллоор эр хүнтэй өвчирч түүнээс үр шингээж авсан минь энэ. Хэн бэ тэр чинь гэж асуусны хэрэггүй. Би чамд тайлан тавих нь илүүс гэж бодож байна. Аль хэдийн чи бит хоёр салж хоёр тишээ болсон шиг санагддаг болохоор үнэндээ чиний эхнэр гэж өөрийгөө бодохгүй байна шүү. Хэрэнхийдээ бол юм. Энэ урт хугацаанд яаж, юу хийж, хинтээ өвчирч явуу гэж чамаас асуух шалгаах сонирхолч алга.
Нэг талаас бүгд өнгөрсөн явдал, нөгөө талаас чи надад гэгээн ариун явсан тухайгаан зохиож ярина биз? Тиймэр яах вэ? Харин би байгаагаа хэллээ. Хүү минь миний сэтгэлийг бүрэн дүүргэсэн болохоор дэндүү жаргалтай хүн болчиход байна гэж Сэмжим хэллээ. Яалтчгүй үнэн. Сэмжимдээ бурууг өгч үр төрүүлэхгүй хүүхнээс хөндөрий гэж бодож явсан шүү дээ би. Орооцолдож байсан хүүхнүүд нэг л биш санагдаад чамайгаан гэх бодолдоо дийлдээд ирсэн миний шүүд. Сэмжимийн буруу гэж хэлэх юм алга гэж бодож байсан дэлгэрээ би уг нь та нарыгаа нүүлгээд авч явахаар зорж яваа хүн. Дуун хараад сууршиж амьдрья гэж бодсон. Би тэнд ажилтай чамайг алстаа ажилтай болгоно гэж бодож байсан гэв. Та мэдэхгүй юм да. Чи тэгж бодож байж. Би болохоор алс холыг бодсон юм алга. Хүүгээ өсгөн хөлд хилд орохт нь тэгнийгэн гэхээс өөр юм бодогдоогүй. Байдал тэс ондоо болсныг чи харж байна. Хэдэн жилийн өмнө чамтай нийлж байхдаа ундарч байсан дотн сайхан бодол хайраас юм үлдээгүй юм шиг гээд Сэмжим дэлгэрт ор дээр аялуулж өгөхөр болов. Тэрээр хойморын авдарнуудын өмнөр гудас дэвсж орзаслаа. Дэлгэр чимээгүйхэн гадагш гарч ирээд унтахаар хэвтлээ. Сэмжим хүүгээ хуурайлж хөхүүлээд хажуудан авч хэвтэв. Бүгд л өөр өөрийн бодлын эргүүлэгт автан нойр нь хүрхгүй байгаа айтай байлаа. Хусамжилж ирсэн эхнэр нь санснаас тэсондон хаа хамаагүй халдаж наалдахын аргагүй хүчрэх нэгэн болсон шиг залуу сайхан эхнэрийнх нь мартагдах төгсөн бие хаад хурж ойртох боломжийг ямар нэгэн үл үзэгдэх хөшиг бүрмөсөн хаачихсан юм шиг дэлгэрч санагдана. Шөнөс Сэмжим хүүгэн 2 удаа хуурайлж хөхүүлснээс өөр үйл явдалгүй хонцгоолоо. Өглөөний сайл сүүний ажил цэгцэрч айлууд цай ундаан болгож байх үеэр дэлгэр нутгийн айлуудаар орж амар мэндийг нь мэдийгээд гарлаа. Дэлгэр хамгийн ойрхон байх дашинд орж ээжийг нь золгоод цай уух зураа хөөрөлдлөө. Нутаг маань ч сайхан байна шүү. Би газрын зургийн ажлаар зөндөө л явлаа. Сайхан газар орон чих байна. Төрж өссөн орон дайд минь болохоор ч юм уу манай нутаг илүү сайхан шиг санагдаж байна гэв. Дашийн ээж нурууны бөхтөр болсон цагаан толгойтой хөгшин байсан суусан газар орноо шүтэж хайрлах нь хүний ёс. Манай нутаг аргагүй сайхан да. Бид чинь хөрөнгө хогшлон хураагаад бүх юмар гачигдаж байхтан энэ газар орноосоо амьд тижээлгэн залгуулж байлаа шүү дээ. Хүүхэд хөгшөдгөө хаашаа л явна. Нэг утаарах юм. Эсвэл үйсэн түүс гараасаа салгахгүй. Нүдэнд харагдаж гарт баригдах өвс ногоо үндэс мөөг жимэсгээд хоолой давах юм болгоныг л түүж цуглуулна. Малгүй болсон цаг байсан. Бараг л өөрсдөө бэлчгэн холгүй хавраас эхлээд газар хөлдөг хүртэл цуглуулна. Хавар өнгөрөх үед ихэнх нь хоол хүнс муутайгаас чиг баамын өвчнөд дийлдэх тийшээ болж усан хаван гүйсэн нүдэн огшиж уйлан хавдсан ядруу юмнууд л хөндөй мангар гогод хатгай мангар малтаж идсээр дээрдэж тэнхэл авдаг байлаа. Эрчүүдгийн хөнгөө болсон эхнэр хүүхдүүд тарбаг зурам чандганд өрөх гөрөөс мэт арай том анд сайл тавьж юу таарсныг нь борлуулсан болоод л идэцгэн хэцүү цаг байсан да хөөрхий. Тэгж ажил өлбөрч үхээгүй юм. Юу хэлэх вэ? Баян хангаа минь. Ари хаавал минь гэж ирэхэн татаж байснаа Сэмжим чинь чамайг наашиг ихнүү хүүтэй болоод жаргалтай байгаа биз? Амьд амтны жам юм да. Өрөмрөөсөх гэдэг хэцүү. Ямар санаагаараа зохиогоод шавраар зуураад бүтээдэг юм биш? Би чинь дашигаа хизээ хон 37-ныхоо жил дээр гаргасан. Манай ах өр хүүхэд хүлээгээд гарахгүй болохоор айлаас охин өргөж авсан маань дүү дагуулж үлээ. Өр хүлээсэн айлын эрэм айл нь л зовдгийм блэ. Ихэнхдээ ихнэрд буруу тохогдно. Хүний үрийг өөр юм болгож чадвал ялгаагүй л сэтгэл цатгааж гэр голомт гэрэлтэд ирдэг юм. Бид охиноо төрснөөсөө ч илүү эрхлүүлж хүн болгосон. Хүнийх нь энэ манай ах нь энэ гэж ялгах салгах санаа бидэнд байгаагүй. Хүүхдүүд минь сайн явж байна. Өөр юу надад хэрэгтэй билээ. Сэмжимч хөөрхий үртэй болсондоо надаас өөрсгөл баяр жаргалтай байгаа байх. Хүүн
сайхан өсч сайн хүн болог. Хүсэх юм тэрл байна гэж хөгшин яриагаан дуусгалаа. Хэдийгээр дэлгэр түүний өдрийн бодол шөнийн зүүд байхan болцоход байгаа боловч хэдэн жилийнхэн амьдралаас танил дотн дурсамжууд сэмжимд ор тос мартагдаагүй нь мэдээж. Тэр жил сумын төв ороод оройтож хаанхрын давааны ард чонод эргдэн сандарч явахт нь урдаас нь тосж ирсэн дэлгэр аминд нь орж байсныг яаж мартах вэ? Дэлгэрийн чимээнээр замын хоёр талаар амдан эрх янзтай явж байсан чоннууд хол бүсрэн ойр шургахад хөхмахан жижирсэн мориноос бууж дэлгэрийн цээжинд наалдан асгартал уйлж байж айцсан холтуулж үлээ гэж сэмжин бодно. Дэлгэр айлуудаар орж өөрийнхөө сониноос дуулган ганц хоёр аяг нэрмэл уусаар жаахан согтсон янзтай ороо ирэв. Сэмжин минь би зорж ирсэн санаагаа чамд хэлсэн. Үүнээсээ буцмааргүй байна. Амьдрал өнөөдрөөр дуусахгүй. Хойчин явдлаан бодож эв зүгэн олоод цуг дахин амьдрий. Миний бодлыг чи юугүй зөв гэхгүй шиг байна. Сайн бодъё. Би маргааш мордлоо. Хот орно. Амралт дуусч ажилд орох цаг ч энүүхэнд болж байна. Би очиод захиа бичнэ. Миний саналыг зөвшөөрвөл би ирж та хэдийгэн авч явнаа гэж зоримогхон хэлээд зассан оронд орж шуудхан унтаад өглөө. Сэмжимч юм дуурсангүй. Маргааш нь мордохын өмнө богцоон удалж авчирсан ямаа бөөнөр нь сэмжимд бариулаад төрөвчөө уудлан 50 төгрөг гаргаж энх мэд хүүд мөнгө шиг мөнх хүү болоорой. Төөрч бүдэлсэн аавыгаа гэж намайг хүлээж аваасай гэж чамд хэлэх байна гэж хэлээд хажууд нь тавив. Алив ямар хөөрхөн амтан бэ чи гээд авч хул шархан сэвлэгийг нь үнэрлэн өнсөв. За би явлаа. Та минь сайн сууж байгаарай гээд цэрмаа хөгшөнд хацраан өв. Хөгшин дэлгэрийг гарахад нулимсан алчуурныхаа үзүүрээр арчсаар үлдэв. Сэмжим дэлгэрийг мордуулахдаа сайн яваарай гэснээс өөр юм дуугарсангүй. Дэлгэр айлуудаар орж явахдаа уг нь сэмжмийгэн авч явах гэж ирсэн. Энэ удаад бүтэхгүй юм шиг байна. Миний эзгүүд хүүтэй болчихж хөөрхөн амтан байна. Манайд ингэж төөрч будилж байж төрхүр байсан ч юм уу гэж бодогдох шиг. Эхнэр минь төрөхгүйд гутардаг байлаа. Түүний учир надтай холбоотой байх нь. Тийм л болж таарч байна. Тэр хүүг өөрийн юм шиг өсгөж хүн болгож чадах байх гэсэн бодол төрөөд байна гэж ярьсан нь сэмжимд бас дамбид ч дуулджээ. Цусланд бууснаас хойш дамби сэмжим хоёр хідэд учраад авжээ. Сүүлдээ дамби би энэ хүүхнийг дэмий саатуулж амьдралгүй болгочих гээд байна да. Яалтай вүлээ. Хөөхөн хүүгэн өдөр бүр эрхлүүлдэгч болоосой гэж ээдэрсэн юм бодно. Харин сэмжимд дамбиг идэх залхихийн наагуурын болдог минь багсаа юу гэж өөрөөгөө цэнхий хажуугаар аливаа эм амтан үрдөлтөй болохоор түүндээ бие илүү зориулж бусдыг огоордгийн шинжин болов гэж бодогджээ. Дэлгэр явсны дараа тэр хоёр уулзаж нилээд нухацтай ярилцав. Дамби би дэлгэрийн саналыг зөв гэж бодох юм. Чи минь залуу хүн. Алийн болгон ганцаараа ч юм шиг. Эртээ ч хүүхэн шиг явах уу? Аль цагийн ерөөлөөр юм бид хоёр нэг ийм амин холбоогоор холбогдох тавилантай байж. Гэхдээ чамд эр нөхөр хүүд нөмөр нөөлөхтэй эцэг хажууд нь байх хэрэгтэй. Дэлгэр бодлоосоо ухрахгүй бол зөвшөөрсөн дээр. Би та хоёрынхоо хойч ирээдүйг бодоод үүнийг хэлж байна. Би болохоор чамаас үе мултарсан ах хүн. Хэдий чиний амьд яваа билээ. Харин эхэнд нийлэх хүүгийнхаа төлөө сэтгэл минь зовсоор байх болно гэж дамби хэллээ. Сэмжим чимээгүйхэн дамбийн үгийг сонсож байх та. Тийм л юм да. Яамар ч юм бтэ гэж бодож байлаа. Нутгийнхны хувьд дэлгэрийн гинт яваад өгсөн нь нэг хэсэгтээ дуйлан болов. Олон булгийн төглийг дөрөхтөл гал ус нийлэг шиг хэрүүл зодон болно доо гэж чих тавьж тэс жадан хүлээж байсан зарим нэг нь та дэлгэрч өстэй дөнгөө амт юм. Ухаан зүгээр үү гин. Би бол сэмжмийн голыг илбэх байсан юм гэж нэг хөлчөө ойрлоод чам шиг нь тэгж бодно. Ухаантай хүмүүс тис ондоо байдгийг мэдэж ав. Согтуу хөдөө хөвтөө толгоо руугаан зүнэг нохоод шээлгснээсээ улам тэнэг болоо юм уу үдмэн чи гэж их нэртэй өстэй голоон илбүүлэх шахав. Ганц нэг хүн сэмжим өөртөө юу ч халдаахааргүй шидтэй болсон шиг байна. Дэлгэр ирчгээд ёстой юм ёсороо болсон гэх шиг баярлах нь халаг яваад өглөө. Хэлбитүүлсэн гимээр ч юм уу гин. Амьдралын ухаантай цэлмэгхэн дотортой хөгшөд өөр хоорондоо энэ хоёр ухааны ширтээ сүрхий залуучууд юм аргач үгүй дээ. Айл айл нь удам судар сайтай хүмүүс шүү дээ гэж бахархах янзтай хөөрөлдөн.
Сэмжим дэлгэрийг анх харангуудаа зодоон цохиондоо хүрхвээ гэж дотроо бэрэгжил байлаа. Дэлгэр эгчээсээ сонссон үг, Сэмжмийн байгаа байдал, өөрийнхөө энэ бүх үйл явдалд холбоотой бүхнийг дэнсэлж үзээд амьдралынхаа ийхүү тулгаргалтанд зөв эргүүлгээр хандлаа гэж өөрийгөө дүгнэв. Дамбитай сүүлд уулзснаас хойш Сэмжин олон юмыг эргэцүүлж, нухацтай бодохыг хичээвч олигтой шийдтэй юмд хүрэхгүй л байлаа. Дэлгэрээс захиа ирүүлснийг багийн дарга авчирч өгөв. Дэлгэр захиандаа ажилдаа орсон. Ирсэн даруйда дарга нартайгаа уулзаж гэрийнхэн маань ирнэ. Байр гаргаж өгнө үү гэж хүссэн. Тэд шуурхаа шийдвэр гаргаж 2 өрөө байр гаргаж өглөө. Би нийтийн байрнаасаа гарч тэр авсан байрандаа ороод байна. Миний санал хിവэрш. Зөвшөөрвөлч нь албанаас машин гаргуулаад та нарыг очиж авна. Ээжхүү нарын амар мэндийг асууя гэсэн байлаа. Ээж нь болохоор Сэмжимд дэлгэртэйгээ нийлсэн дээргэн. Түүнд санаа тавих хүмүүсийн дийлэнх нь ээжтэй нэжлэхэн санааг ил далд ойлгуулахыг хичээж буйг Сэмжим ойлгож байлаа. Эргэлзэж тэнэгэлцэн Сэмжим ажил олгож байж ононгийн урд бийд байх нагцындаа очив. Тэрээр учир байдлаа хэлээд яахан зөв болох талаар хэлж өгөхийг нагцаас асуув. Нагц нь сайн мэдэхгүй юм. Яваад үзэхэд болохгүй нь юу байгаа юм гэж бодогдож байна. Таарч тохиргоо болсон байвал буцаад ирэх гэж бас байх. Чи огт танихгүй хүн дагаад явах гэж байгаа биш. Таниж мэдсэн хүн чинь болохоор өөрийнхөө шийдэх боломж чамд байна. Явхаар болвол хэдэн малаа манайд орхино үсттэй. Бид одоохондоо маллаад байж чаднаа гэж хэлв. Хариу бичээгүй байхад нь дэлгэрээс ахаад захиарав. Захиандаан 6 сар галт тэрэгний туслах машин чийлээ. Цаашдаа машинч болохоор зорж байна. Та нарыгаа очиж авахд билээ гэсэн байлаа. Сэмжим бодож хариу бичгтэн. Чамайг түшиж цаашид амьдарч болмоор санагдлаа. Бид бие биеийн гайгүй ойлгож байх шиг байна. Чи эр хүн болохоор илүү холыг харж байгаа биз. Биднийг аваачнаа гэвэл 9 сар төхүүлээд ирээрээ. Би сүүгэн тушааж гүйцээх ёстой. Бас цэгслэх юмч байна гэжээ. Сэмжим бичиг үсэгт сайн. Баг сургуулийн тэрээр онц төгссөн ч ээж нь ганцаардахад сургуулиас гарсан. Сургуульдаа цаашид сурсан бол гэсэн харамсал хаяа түнд төрнө. 8 сарын 25-ны өдөр бичсэн дэлгэрийн цахилгааныг 3 хоногийн дараа Сэмжим авав. Цахилгаанд 9 сарын 12-ны өдөр машин аваад гарлаа. Бэлдэцгээж бай гэсэн байлаа. Сэмжим сүгэ өгч дууссан бөгөөд хідэн малынхаа өвсийг нагцынхаа өвлжөө хавьд ойр дут газар хадуулах ямар хөлс өгөө хүнтэй ярьж тохирсон байлаа. Энэ тэрхий ямаа боож анзлаад тэднийг нүүхэд бэлэн боллоо. Нүүхийн урд өдөр дамбиг ирж явааг хараад Сэмжим ээжигээ лусангаах руу аршаан утлаг залж авчруулахаар явуулав. Дамби тэдний нөөх гэж байгааг дуулсан болохоор хүүгэнийг үнсэж Сэмжимтэй ганц 2 үгсэлэх гэж зорж буйн энэ. Дамби хүүг өөр дээрэн авч дотн зөөлөн харцаар удтал харж зулай дээрх өөвгөр шар ус халцар духыг нь үнсэж сэтгэлэн дэвтээгээд Сэмжимд 100 төгрөг гарган өгч замдаа хэрэглээрэ. Та нарын явдал хол шүү дээ гэв. Сэмжмийн нүдэнд юу юугүй дүүрээд ирсэн нулимсыг гараан арчиж духан дээр нүнсээд хожим хойно уулзалцахаа нэзтэй дандаа сайн яваарай гэд Дамби гарлаа. Ээж нь аршаан утлаг залж ирээд Дамби ирж байсан юу гинү гэхтэн Сэмжим эртээр надаас агентинд зээлэр авсан 10 төгрөгөө бидний явахыг дуулаад авчирч өглөө гэв. Сэмжмийнхийг нүүхийг дуулсан хүмүүс хэд 3 төгрөг жижиг сажиг бэлэг авчирч сайн явахыг өрөөгөөд тэдний хөл ихтэй байлаа. Сэмжимтэй багаасаа тоглож өссөн даш их нэртэйгэн ирж энх мэнд хүүдс сартай цавдар эр унага бэлэглэж байгаагаа дуулгав. Сумын төвд зөөж буугаад гэрээ хөнгөн маягаар барьж хідэн малаа нагцындаа хүргүүллээ. 4 хонсны дараа дэлгэр ирлээ. Ирсэн машиндаа юмаан ачиж ганц нэг айлаар ороод тэд маргааш нь хөдөллөө. Биндэр овоон дээр бүгд бууцгааж, сэржим, идэ будаа өргөж, яслаад хөдлөх болоход Сэмжмийн нүдэнд тэртээ зүүнтэй хөндлөн хөх уулс, түүний наагур байгаа ононгийн их шугуй тодрон харагдав. Нутагтаан хорогдох сэтгэл өөрийн ирэхгүй төрж, нүдийг нь нулимс бүрхэхэд Сэмжим хүүгэн дэлгэрийн гараас бушуухан авч машины кабинд суулаа. Дэлгэр нэрмлийн хатуу охиноос 2 аягийг уучгаад машин дээр гарч суухтан санаж зорьсон хэрэг нь бүтэж буйн баяраар хөдлөгдөн уран зориг нь оволзож байлаа. Тэрээр пич гайгүй ирэх юм. Зөв төвчээртэй байсныхаа хүчин алдагдах шахсан амьдралан хэвэнд нь оруулж явна. Сайхан амьдрандаа Сэмжмийг жаргана, хүүгээч сайхан өсгөн гэж бодохын зэрэгцээ
зүүн хараад хурдан хурч гэрээ тохинулгасан гэсэн яаралд автна. Машины жолооч Баруун аймгийн хүн бөгөөд Цэрмаа хөвшин Сэмжим хоёроос нутгийнх нь хүн ардын ёс заншлаас асууж яраа өрнүүлэн явна. Зүүн харааг зорьсон тэрхүү нүүдлээс хойш 22 жилийн дараа мөнөөх Биндер овоон дээр өглөөний нартай зэрэгцэн баруунаас нэгэн 69 машин ирж зогсоход 50 гаруй насны эмэгтэй залуу хүү хоёр буусан нь Сэмжим инх мэд нар байлаа. Сайхан засаж янзалсан сүр бараатай энэхүү овоонд ээж хүү хоёр арх идэ будаа өргөж зориуд бэлдэж ирсэн хямрын дарсгийг хийсгээд хөдөллөө. Тэд хотоос гараад явж байх замдаа Бачирэдийг зорьсон машинтай таарч цуг явсаар сайх овоон дээр нартай золгож байна энэ. Нөгөө машин ойрхон айлд буuna. Цаашаага зам солготол та хоёр явж вэ гэд зам заагаад хосорчээ. Овоон дээрээс дөнгөж хөдлөөд явангуутаа тэртээ зүүнтэй. Тэр жил нүүж явахт нь Сэмжимийн нүдэнд тусгаж хорогдох сэтгэл төрүүлж байсан хөх улс. Ононгийн нэлэмгэр шугуун бараа цэнхэртэн харагдаад эхлэхэд тэрээр догдолж хөөрсөн сэтгэлээ барьж чадан нулим сунгаж явлаа. Эндээс явснаас хойш сумын төвийг хоош нь зөөж буулгасан гэдгийг Сэмжим мэдэж байв. Инх мэд хүү залуу хүн тулдаа холын замд ядарсан шинжгүй жолоомшгон явна. Тэрээр техникийн гүнзгүүрүүлсэн сургалттай дунд сургууль төгсөхдөө жолоочийн үнэлэх авсан ба энэ хооронд дажгүй жолооч болчихжээ гэж ээжтэн үнэлэгдэн явв. Инх мэд их сургуулийнхаа 4-р курс төгсөөд байгаа оюутан хүн. Ирэх жил сургуулаа төгснө. Шинэ жилийн өмнөхөн аав нь гинт нас барж ээж хүү хоёр өнчрөн үлдэжээ. Айлыг авч явах эр хүний үүрэг яалтчгүй түнд ноогдсон бөгөөд ээж нь хүүдээ итгэнэ. Аав дэлгэр нь олон жил галтрэгний машинчаар ажилласан туршлагатай тээвэрчин байлаа. Тэр ажиллаа хийж яваад зүрхний шигдээсээр нас оржээ. Сэмжим зүүн хараад очиод хүүгээ хөлд ортол нь гэр зураа байснаа депод ажилд орж анхандаа Тамара гэдэг орос эмэгтэйг дагалдан Токио Презрийн ажилд суралцав. 6 сарын хугацаанд ажилдаа гаршиж шалгуулад суур машинчийн үнэмлэх авч ижин хэлжээ. Ажил нь сонирхолтой, өөрөө мэрэмжтэй тул шилдэг ажилчдын нэг болов. Сэмжим сургалж байж нутгийнхаа Дунгарах гэдэг айлыг олоод орж гардаг айлтай болов. Ээж нь тэднийхээр очиж сүү таргаа базаана. Дунгар түүний эхнэр хоёр төмөр зам байгуулагдах үеэс энд сууршжээ. Дэлгэр машинч хүний хувьд байнгын явуулын ажилтай. Гэртээ байх нь ховор. Сэмжим хүмүүстэй төдөлгүй танилцаж дотон сайхан найз нартай болжээ. Тэднийг албанаас авсан байрандаа тогтохтой амьдрна. Дэлгэр Сэмжим хоёр Дремэнд хашаа байшин авч тэндээ ногоо жимс тарьдаг болж. Хүү эцэг ихийн хайр инрэлд эрүүл сарвал өсч төдөлгүй сургуульд оржээ. Хичээл номдоо сайн тусч ухаантай хүүг эцэг нь миний хүү чинь ёстой нэг бэлэг шиг хүү юм шүү гэж магтах дуртай. Өөрөөс нь тэс өөр царайтай. Онцгой ондоо шардуу нэдтэй инх мэдийг ганцлж харилж хажирлж байсангүй. Инх мэд орсон гарсан ч эцгийн хормойд нь дагаж ирэхлэн Сэмжимд аав хүү хоёрын бие бие гих дотн харилцаа сайхан санагдана. Хүүгийн төрсөн эцгийн талаар нэг ч удаа дэлгэр сөхөж асууж байсангүй. Тэднийх эвтэй найртай сайхан ойл болж дутах гачигдах юмгүй амьдарч байв. 10 гаруй жилийн өмнө Цэрмаа хөвшин нас баржээ. Хөгшнийг нас барсныг дуулаад Сэмжмийн нагац уяэлдүү жаргал хоёр нь нутгаас ирэв. Тэднийг ирэхэд оршуулгын ажил болоод өнгөрсөн байлаа. Холоос ирсэн дотны хүмүүстэй газар орон хүмүүсийн ахуй байдал зэргийг үзүүлж сонирхуулв. Тэдэж дэлгэрийнхний сайн сайхан байгааг хараад сэтгэл өндөр буцжээ. Дэлгэр Сэмжим хоёр салин хөлс сайтад бол хэдэн төгрөг цуглуулж байгаад 2 жилийн өмнө шин шахуу 69 авч хөлдөөжлөх унаатай болжээ. Тэдний бодож төлөвлөж байсан юм энэ зунаар нутагтаа очиж ааж ууж амрах байлаа. Хүүгээ тонт дээр нь аваач. Өөрсдөө ч төрж өссөн газраараа явъя. Олон жил уулзаагүй нутгийнхантайгаа уулзаж учрыг гисгэж байжээ. Гэтэл харамсалтай юм болж тэд аавыгаа алджээ. Гэхдээ Сэмжим бодож төлөвлөснөөрөө нутгаа явна гэдгээ хүүдээ хэлж хавраас эхлэн тэр хоёр явах бэлтгэлээ базааж байлаа. Сэмжим уг нь олон жилийн нууцыг нь удаа задалж хүүгээ төрсөн эцэгтэй нь уулзуулах, дэлгэртэй ч ил болгож дуулах санаа өвөрлөж байлаа. Хүү нь бол дэлгэрийг төрсөн эцгээл гэж бодхоос өөр ямар нэгэн бодлын сэжүүргүй энэ хүрсэн билээ. Хүүгийнхаа баг хүүхэд байхад дэндүү бие биендээ хайртай, эцэг хүү хоёрын сэтгэл сэв оруулах юм дуулахгүй байхаар Сэмжим шийдсэн байлаа. Гэхдээ энэ нэг нууцыг задлах цаг гарцаагүй. Тэр цаг бол арай болоогүй. Хүү минь хувь зохиолынхаа ийм хатуу үннийг хүлээж авах, үүрч даахтайгаа болог гэж хойшлуулсаар байжээ.
Дэлгэртэн хүүгийнхэн эцгийн нэрийг дуулгаагүй дээ сэмжим харамсаж явна. Миний чандлан дарсан ганцхан нууц дэлгэрт минь таагаагүй таавар нь байсаар өнгөрлөө. Тийм гинтийн юм болно гэж огт бодогдож байсангүй те гэж сэмжин бодно. Машин их болон өнгөрөөд шаазгайн гол руу давж уруудахад сумын төвийн бараа ойрхон харагдлаа. Тэднийг баруун талын айлуудын хавьд явж байхад хойдингэрийн ширлийн газарт хүн машин харагдав. Сэнжмийг нутагтаан байхад энэ ингэрт хүн тавьдаг байсан юм. Оршуулга болж байгаа юм байна гэхээс өөр юм санаанд нь орсонгүй. Ойрхон яваа хүүхдүүдээс жаргал уяалийнхын гэрээг асууж заалгаад хөдлөв. Уяалийнх нь ононгийн байдсан харагчны гармаас чанга баруун тишээ ажээ. Сэмжим хүүдэн эхлээд гол дор очие гэв. Голын гарам дээр очиж олон жилийн өмнө явж байсан газар орноон харахад бас чамгүй өөр болсон санагдлаа. Хоёулаа буухад ээж нь ононгийн уснаас хүрт. Энэ их гол ус ээжд нь олон жил өгүүлэгдэж, зүүдлэгдэж байлаа. Сайхан байна. Гээд уснаас алгаараа утхан ууж, магнатаа хүргэн сүсэлж байв. Хүүн ээжийг нь даган уснаас ууснаа ямар гоё амттай ус вэ гэв. Харин тийм шүү дээ хүү минь. Сайхан шүү. Сайхан. За хөдөл хүү дээ гэлээ. Жаргал уяалийнх нь гэртээ байлаа. Өөр өөрийн сониос бие биедээ хөөрч цай ууцгаалаа. Жаргал ихч хуйл гарч уулзъя гэв. Өвлийн байшин руугаа дагуулж оров. Би танд нэг юм хүүрэг аваад байгаа хүн. Эртээрхэн дамбиугаа эмнэлэгт байна хүрээд ирээч гэж дуудуулсан. Тэгээд энэ лац ламптай дугтойг өгч үүнийг сэмжим ихчтэй өгөөрэй. Нарийн учрыг нь би чамд яриад яах вэ? Харин үүнийг сэмжмийн гарт хүрэх гэхийг чамаас гуйж байна. Гэхдээ миний би сайнгүй. Тийм болохоор арай танагтай дээрээ л чамайг дуудууллаа гэд өгс юм. Харамсалтай нь өвгөн таалал төгсөөд өнөөдөр ажил явдал нь болж байна. Би түрүүхэн эмнэлэг дээр очиж салах ёс хийгээд ирсэн гэв. Сэмжим хөөрхий. Биднийг ирэхэд хойд ингэрт оршуулга болж байх шиг байсан. Тэр мөн үү гэж асуудал. Жаргал тийм гэлээ. Сэмжим ам мултс зөрлөөд амьдд нь ирсэн бол аштай юу? Уулзахгүй бол уулздаггүй л юм байна гэж дотроо харуулсан бодов. Нэгэнт өөрт нь өгөөрэй гэсэн болохоор сэмжим дөхтөөг эргэлзэлгүй задлаа. Хадгаламжийн дэвтэр нотродоор батлуулсан гэрээслэл, дамбийн цэрэг багтаа болон энх мэндийн гарч байх үеих болов уу гэхээр зурагнууд. Бас монгол бичгээр сайхан бичсэн хуудас бичиг дөхтөөнд байлаа. Тэр бичиг энэ бүхний учрыг тайлахд бол сэмжим гуйлган уншив. Бичигт энх мэнд хөвөө минь. Чамд сайнны өрөөл өргөж хичээнгүлэн мэдчилж байгааг минь хүлээн авноо. Энэхүү бичгийг чамд хүргэх цагт миний хэн болохыг чи мэдсэн байхгүй заа гэж найдаж байна. Ховь заяаны тохиолоор бид хоёр эцэг үрийн барилдалгаантай дээр чиний зүгээс ухаан ойлгож уучлах ёстой учир шалтгаанаар бид хол хөндөй байсан болоо. Их эцэг чинь чамайг сайн хүн болгож өсгсөн гэдэгт эргэлзэх юм надад алга. Нэгэнт чи сэтгэлдэн шарах сорвгүй өссөн бол өөртөө итгэлтэй, айж хургах юмгүй, зориг мөрөөдөлтэй хүн болсон байх ёстой. Өдий хүртэл өмг төшигч нь болсон эцэг эхэн ачилж яваарай. Монголчууд үсэрсэн цус, тасарсан мах гэж элгэн саднаан дээдэлж өнөртийн холбоотой явдаг билээ. Манай энэ нутагт өвгөн миний төрсөн үр хүүхэд ач зээнэр олон байгаа. Тэдэнтэй арга гавьяан олоод уулзаж танилцаарай гэж захимаар байна. Би уг нь танилцуулнаа гэж бодож байсан авч чадахгүй нь бололтой. Манайхан чи бид хоёрын амин холбооны талаар мэдэхгүй. Би өнөө хүртэл энэ тухай хуйлгаагүй. Ер нь бол чиний ээж бид хоёроос өөр хүн үүнийг мдээгүй гэж бодогдно. Харин ээж чинь цаг нь болсон гэж үзсэн бол хэлсэн байх ёстой. Хүн мөнх биш. Хадан гэртээ очих цаг минь болсныг би ухан ойлгож төвчин хүлээж байна. Хин зинэлэх үр чинийхээ хонгорхон сэвлэгний үнрийг одоо болтол мартаагүй байна. Би чамд дэм тус хүргэлгүй өнөө хүрлээ. Гэхдээ цуглуулсан хэдэн төгрөгөн чамд гэрээслэн үлдээж байна. Үүнийг би чамд зориулан цуглуулсан юм. Энэ хэдэн төгрөг чамд хэрэг болно визээ. Уг нь том эр хүн болсон хойч нь харж сэтгэлээ баярлуулнаа гэж боддог байлаа. Чадахгүй шиг байна да. Хүүгийн минь амьдрал жаргалтай байх болтугай. Дамби.
1980 оны 7 дугаар сарын 19 гэжээ. Ийхүү инх мэндэд хаягдсан захааг уншиж байхдаа Сэмжим тэссэнгүй. Уйлж дотроо жаахан онгойлгов. Дамбын 20 хэдтэй зураг. Он цагийн ирэхээр бүдгэрч чарлсан ч инх мэдтэй яахын аргагүй адилхан жавхаалаг залуугийн дүрсийг нүдэнд тусгаж байлаа. Харин 20 жилийн өмнөх зураг нь бол Сэмжимийн сэтгэлд хоногшиж үлдсэн Дамбих аргагүй мөн байв. Сэмжим Дамбийн сүүлийн жилүүдийн талаар асуухад жаргал хөгшин нь нэлээд хэдэн жилийн өмнө өөд болсон. Дуугар аавынхаа байшин сумын төвд зөөж буулгасан. Өвгөн гол дуул эндээ суудаг байлаа. Дулаан цагт өөрийн дураар хөдөө гадаа явж ангөрөө гэд сэтгэлэн жаа сэргээдэг байсан баг. Би энэ бол сая болтол гайгүй л байсан. Өвөлдөө сургуульд суудаг ач зээнэрийнхээгаа сахин нодон байхаа дугар таарахтаа манай аав зунаар өхөр төхөрж мах зарна гэх юм. Мөнгөөр яадаг байна. Өөртөө тэтгэр он. Бид ч идэж уухыг нь таслахгүй залгуулаад л байдаг. Мөнгө зарах юу байдаг юм бол гэж байсан. Хувц сунар сайтай өргөмжөөр дутаагүй сайн л явж байсан да хөөрхий гэв. Жаргал минь. Эгч нь хүүхэн төрсөн эцэг нь болох Дамбитай уулзуулах гол зорилготой л ирсэн. Хүү минь энэ талаар мэдэхгүй. Өөр эцэгтэй гэж санаа зүүдэнд нь ч ороогүй байгаа. Бид хоцорчихлоо. Гэхдээ үүнийг заавал хэлж хүүдээ ойлгуулах болно. Чи минь зав чөлөө гаргаад бид нартай явж нутгаа аригт минь. Бас энэ нууцыг тайлахт минь туслахыг бод гэж Сэмжим хэлв. Тэр хоёрыг гарахад ээж яасан бэ гэж хүүн төгссөн янзтай асуухад цүгээрээ хүү минь санаа зовлтгүй гэв. Маргааш нь жаргал их нартайгээ Сэмжим инхэнд нартай нээлжээс майхан сав авч ононг гарч зүүн хошоо явцгаалаа. Сэмжимд уул ус, зам харгуй, зам тагуу таарах айлууд бүгд л дотн сайхан санагдана. Инх мэд хүү өмнө нь ирж байгаагүй болохоор асуух сонирхох юм зөндөн. Ханхрын даваад зам ялэмгүй баруун тийш иргэдийн хавьд нөгөө чонод эргэцэн газраа Сэмжим зааж тэр тухай түүхээрж өглөө. Тэгсээр олон булгийн туслан дээр байсан газар хурч ирлээ. Олон жил эзгүүрсэн болохоор их өөрчлөгдөж, нэхэн санахын хүчээр баримжаа багцаа гаргаж байлаа. Дэлгэрийнхний морины уяаны шонгийн үлдэгдэл байхаас гадна нөгөө 6 модтой жалханд 2хон хөгшин хар мод үлдэж ойролцоо нь залуу зулцхан модод харагдана. Тэр үеийн ихэнх мод төмөрч чадсан байлаа. Тэд майхнаа барьж хоол ундаан зэхэж хоноглохоор бэлдэж байв. Сэмжим инх мэндэд нэлхтаан байсан газрыг нь зааж хүүрнэх ёстой түүхэн эндээс эхлэхээр шийдлээ. Жаргал их нартайгаа хоол цай бэлдэж Сэмжим хүүгийн хажуудаа суулгаад яриагаан эхэллээ. Чамайг удаан чилээхгүй тулд шуудхан нэг удаан хадгалсан нууцаан дэлгий. Энэ бол хэцүү асуудал. Тэгээд ч өнөөдрийг хүртэл чамд дуулгаагүй юм. Чамайгаан том эр хүн болсон гэж үзээд энэ нууцыг хэлэх нь зөв байх гэж бодлоо. Дэлгэр аав чинь чиний төрсөн эцэг биш. Харин эцэг чинь Дамби гэдэг хүн байсан юм. Гэж ээжийг нь хэлэхэд инх мэд ихэд гайхан би эхлээд ярина. Чи сайн сонсож байгаа дараа нь асуух юм асуугаарай. Гэд эндээс нүүж явснаа хүртлэх түүхэн Сэмжим ярив. Инх мэд яагаад одоо болтол энэ талаар хэлээгүй юм бэ гэсэн ганц асуулт асуув. Болно дэлгэр та хоёрын эцэг хүүгийн дотн сайхан харилцаанд сүүдэр суулгахгүй л гэж хичээсэн. Өсөж яваа хүү чинийхэн сэтгэлийг үүмүүлэхгүй юмсан гэж бас бодсон. Тэгээд энэ зэргийн юмыг даах сэтгэлийн тэнхээтэй эр хүн болохыг хүлээх ёстой гэж бодсоор энэ өдөртөө залголоо гэж ээж нь хэлв. Энх мэд бодлого ширч энэ тэрэм ярихгүй байлаа. Түүндэж бодож эргцүүлэх юм багтаж ядан ундарч байсан биз. Хамгийн гол бөгөөд хэцүү санагдаж байсан юмныхаа цаана гараад Сэмжим сэтгэл нь амрах шиг болов. Хэдүүлээ чансан сайхан тарган мах идэж цай ав. Цай шөлөө айвуу тайвуу ууцгаалаа. Энэ хооронд Сэмжим шил арх гаргаж миний хүү уул хангаадаа сэржим өрөг. Тэгээд нагац бэргэндээ бас өөрсдөө аягал гэв. Нутагтаа ирэхэд үнэхээр л сайхан байна. Хүүдээ нутаг орноон үзүүлж өөрөө нутгаа эргэж яваадаа сэтгэл хангалуун байна. Өчнөөн жил дарсан нууцаа хүүдээ хэлж сэтгэлдээ тэгэлсэн бөглөөг онгойлголоо. Энэ бүхний төлөө бүгдээрийн энэ хундгаан өрхий гэд Сэмжим мархаан уулаа. Тэгээд тэд олон булгийн тийш явцгаав. Сэмжим хүүдээ энэ трийг зааж ярьсаар явлаа. Хойно харагдах голын эрг гарам түүний хажууд байсан хөгшин уд бургас нүдэнд тусна. Нөгөө бөөм бургас янзаараа байгаа шиг санагдав.
Олон булгийн хамын намгархах ширгээр явж байхдаа Сэмжим хүндийн мангрын цоор олж үндсээр нь сугалж, арчаад, зажилж, багдаан шинхэн ургасан үед нь түүж зөөхөйтэй хольж идэхэд гоё байдгсан гэж хүүдэн сонирхуулж явлаа. Олон булгийн үстэн дүү тунгалаг бөгөөд тагнаа хагтшим хүйтэн байлаа. Нар орох болоогүй байсан тул Сэмжим нөгөө дугтуутай яман задлж хүүдээ үзүүлэхээр шийдлээ. Төрүүлээд дамбын битсэн захааг тэд хамжиж байж уншив. Энхмэнд Монгол хүчгээр ямар гоё бичээвэ гэж захааг дахин гүйлгэн харж бахархах янзтай байв. Захааны утга санааг дотроо болгоож байсан мэдээж. Дамбын зургуудыг ээлжлэн харж байснаа энхмэнд залуугийнхан зураг аргагүй надтай адил байна шүү. Гэхдээ нь чи минь л энэ зураг дээр байгаа эцэгтэйгээ адилхан байж таарч байна да гэж ээж нь хэлв. Намайг төрөхөд хиттэй байсан юм бэ? Гэхдээ нь эцэг чинь 52-тай, харин би 29-тай байж. Эцэг чинь сая 74-төд өөд болжээ хөөрхий гэж Сэмжим хэлв. Энэ зурган дээр байгаа нь бол 50 хүрсэн хүн гэхэд гайгүй залуу харагдаж байна шүү. Тэгээд л манай ээж тоогдсон юм байна. Ер нь ямар шүү хүн байсан бэ? Гэхэд Сэмжим өндөр том ханхар биетэй. Энэ зурган дээр байгаа шиг царайтай хүн байсан. Сайхан хүн болоод л миний сэтгэлийг татаж байсан биз. Гэхдээ над шиг тэр хүнд сэтгэл алдарсан дуулдаагүй шүү. Нас намбанаас нь хүүхнүүд сүрддэг байсан биз. Эрт залуу байхыг нь би мэдэхгүй. Энэ хүнтэй уулзраагүй бол ээж нь үр төрүүлэхгүй л байсан болов уу? Ухаантай хүн байсан болохоор намайг дэлгэртэйгэн дахин нээлж амьдар гэж зөвлөж байсан юм. Дамбитай учирсан минь бурхан тэнгэрийн ятгалга, явуулга гэж би бодож байсан. Ер нь тийм ч байх. Миний хүүгийн энэ хорвоод мэдлэх хувь гэхүү, зураг төөрөг гэхүү нэг иймэрхүү л юм байсан юм. Би хизээч харамсаж байгаагүй. Харин ч бахархаж явлаа гэж Сэмжим хэлээд хүүгийнхаа тухайг үнсв. Ээжийнх нь ингийн тийм бэлэгч гэмээр бас ухаан яс чанарыг нь шалгах шалгуурч гэмээр нууцын тайлалд энхмэнд эхлээд балмагдж байснаа айжмаар тэлэрч уужраад хүний орчлонгийн тааж баршгүй эргүүлэг хувирлын бодит нэгэн жишээ гэдгийг ухаан мэдрээд уйсч бодлогоширсон янзтай сууж байлаа. Сэмжим үеэл дүү нартайгаа хідэн хундаг сархад хүртээд сайхан дуу гарга гэж бэрдэн дууны хундаг барив. Уул хангаа орон дэлхийн эзэд лус савдаг сайхан дуу хууранд дуртай гэдэг юм. Дүүмийн дуул гэв. Олон жилийн өмнө нутгийнх нь хаяа цуглаж найр наадам үүсгэхдээ энэ хавийг дөрөгтөл дуулцгаадаг байсан нь Сэмжимийн санаанд тодхон байлаа. Жаргалын эхнэр цэцэг маа сайхан уянгалаг хоолоогоор дошин хонхон борим хадраандан добин харгайд хоорно догдлонхон сэтгэлэм талендон дотнхон гансам тодорно гэж дуулахад Сэмжим жаргал нар төрж дууллаа. Энхмэнд тэдний дуулахыг сонсохын ялдамд газар орны сайхныг бишрэн гайхаж байлаа. Олон жил нутгаасан хол байсан Сэмжимд энэ хавийнхнаа сургалахаас ахуулаад асууж мэдэх юм зүүн. Шарал тавьдаг толгоон өвөрт энтхийн олон хүн ойрсож байгааг жаргал цэцэг маанар ярина. Нөгөө шалдан нүцгэнгүйж явсан багчууд аав ээж болж үр хүүхэд төрүүлээд сууж буйг дууллаа. Бод дөд дашихан гэд тэр үед залуу байсан хэдэн мэд сайн байгааг нь. Тэр хэдийн бяцхан найр өндөрлөж унтж амархаар боллоо. Маргааш нь их мэндийн төрсэн газар тоонт руу явцгаав. Хөхөөлийн ар хүрэхэд замдаа шавар ус их тул тэд машиндаа орхиж нэг хэсэг газрыг явган туулав. Сэмжим өвлжөөнийхөө зүүн урдах 2 товгорхон довоор баримжаалж газраан оллоо. Улиран одсон он жилүүдийн салхи нар хурын иргэшээлээр бууцных өөрчлөгдөжээ. Морины уяаныхаа шонгийн үлдэгдэл шавар пишингийнхээ суураар багцаалж инх мэндийн тоонтыг тогтоолоо. Хүүгийнхаа хувцсыг тайлуулж тоонт дээр нь хөрвүүлв. Жаргал инх мэнд 2 довн дээрээс чулуунууд авчирч тоонтыг олох тэмдэг тавив. Яг дээр нь тэмдэглэдэггүй юм билээ. Харин эзэн нь өөрөө мартахгүйгэн бодож тэмдэг тавин газраан тогтоох ёстой гэж жаргалыг хэлэхэд энх мэнд тэмдэг тавих газраан өөрөө товлов. Энэ өвлжөөтэй холбоотой ярих юм бол Сэмжинд олон байв. Тэд гол зорьсон юмаа бүтээгээд буцахаар явцгаав. Ононгийн зүгээр явж ирээд нагцындан айлчилцгаав. Нагц нь хөгшөрсөн ч хөл дээрэн. Хөгш нь гайгүй тэнхлүүн байхажээ. Холын ховрын айлчтаан зориулж хонь мал гарган дайлав. Энх мэндэд дашийн бэлгэлсэн цавдар халзан унаг нагцынд нь хүргэгдэж ирээд хожим нь сүргийн манлай сайхан азраг болсон ажээ. Одоо бол байхгүй.
Нагц өвгөн тэр азарганы эр охин хоёр төлийг инх мэндийн гэж нэрлээд байлгаж байгаад гүүн 4 унаглаад үр төлн нь бий. Эр нь хол халзан цусмын сайхан мор болсон байгаа гэв. Инх мэндэд хідэн адууг нь үзүүлв. Сэмжмийн хідэн үхрээс нийгэмчлэхийг нөгөөд 3 үнэ үлдээсний үр төлн нь бол байгаа гин. Идэж хоол гэд явуулах гэхэд холдоод байдаг болохоор эр суваагаагаас нь зарж хідэн төгрөг болгоод хадгалж байгаагаа нагцсан дуулгав. Элгэмсүү сайхан сэтгэл гаргаж энэ олон жил хідэн малыг нь харж алс голын юм бодон мөнгө цаас болгоод бөөгнүүлд суугаа хоёр хөгшөддөө сэмжин баярлан нулимс унгаж суулаа. Тэд нагцындаа хонож өнжөөд явлаа. Сумын төв орж ирээд дамбийн гэрээсэлж үлдээсэн мөнгийг инх мэндийн нэр дээр болгуулахад жаахан төөхтэй байсан ч бүтээцгээв. Дамбийн хадгаламжийн дэвтрийн бичлэгээс харахад өвгөн үнэхээр л хичээж хідэн төгрөг цуглуулсан нь сэтгэл хөдлөмөр байв. Дэвтрийг инх мэндийн нэг ой хүрсэн өдөр нээлгсэн байлаа. Тэрээр энэ дэвтэрт мөнгийг их баг гэхгүй хийсэн нь харагдаж байв. 1000 төгрөг хийсэн удаа байхад 10 төгрөгч хийсэн тохиолдол олон байлаа. Дансанд нь нийтдээ 12,000 гаруй төгрөг байх ажээ. Мөнгө гэдэг яаж цуглахыг, яаж болдгийг мэдэх Сэмжмийн хувьд дамбийн энэ хичээл зүтгэлийг гайхан биширхээс өөр хэлэх юм болтохгүй байлаа. Инх мэндэд мэдээж баяртай байгаа боловч тэр хүний өмнө гэмтээчим шиг бодогдоод нэг л эв хавгүй байдалтай байв. Амьдралд нь тохиолдож буй янз бүрийн өнгө аястай үйл явдлуудаа дарагдсан инх мэндэд өөрт нь хэдхэн хоногийн дотор ихээхэн хувирч тисондоон хүн болсон шиг сэтгэл төрнө. Сэмжим хүүтэйгэн хуйуул талигаач дамбид хүндэтгэл үзүүлэхээр сумын төөс баруун хойш орших шарлын газарт очицгоо. Дэ дамби 1916-аас 1990 гэсэн товч бичвэртэй хөгсаарл хөшөөч болов бүхий шинхэн оршоосон шарилд тэд бараалхаж ёс гүйцэтгэв. Энд нойрсож буй хүн хэн болох нь инх манд тодорхой. Өнгөрсөн өвөл дэлгэр аавыгаан оршуулж хожимын шарлыг нэргэж байхад түүнд тохиож байсан шиг эмэгнэл харуусал энд түүнд төрөхгүй байлаа. Амьд мэнд байхад нь уулцсан бол гих гэмшлэл харин байсаар. Нутагтаа байх хэдэн хоногт сэтгэлийг нь хөдлөж донслогсон олон үйл явдалтай учирсан сайх хоёрын буцах цаг тулаад ирлээ. Инх мэнд явахынхаа өмнө орой манайхан жаргал нагцах шиг нэг сайхан дүнзэн байшин энд бариулмаар байна. Би л энд дахин ирнэ гэж бодож байна. Эрэхтээ бэлэн гэр орондоо буухад сайхан биз дээ гэж ээжтэй хэлв. Сэмжимд хүүгийнхэн санаа зөв санагдахад тэгвэл хуйуул байшин бариулахаар захиалаад явъя гэлээ. Энэ тухайгаа Сэмжим үеэлдэн хэлж байшин бариулахаар ярьж тохирлоо. Сэмжим инх мэнд хоёр буцах зандаа бэндэр овоонд буулаа. Овоог тойрч гороо хийж явахтаа дорынхон бодолд автан явцгаан. Инх мэнд эргэжэл заавал ирнэ. Төрсөн эцгийнхээ хүүхдүүтэй танилцсан. Үүнийг надад онцгойлж загсан байсан. Энэ газар орон дэндүү дотн сайхан санагдлаа. Энтхийхний ахуй байдал ч их өвөр мөц юм. Заалгах, сурах чим их бололтой. Тоонот дээр нь заавал очино. Жаргал нагас байшин бариулаад байна гэсэн. Тогтой сайхан хэдэн амарнаа гэж бодож байв. Сэмжим би бодсон сонснараа нутгаа эргэлээ. Хүүтэй хэлэх ёстой нуцааж задлаа. Түүнийг гомдоосон бол зас харгалга. Бүх юм эргэлт буцалтгүй болоод л өнгөрсөн. Дотн хүмүүстэйгэн уулзаж учрах сайхан юм. Эцэг бүрийн нарийн асуудалд тэглээд олон жил зүглэж чадаагүй цээрэн гаргаж хөл хорой минь тавигдлаа. Нутагтаа онон хатан ижидэн ирж бараалхаж байна. Сэтгэл минь амарлаа гэж бодлоон эвхэв. Машин хөдлөхөд овоон дээрх хэмрийн дарцаг үл ялэг дэрвс хийж алсад цэнкэрдэх ононгийн цаадах уул сүүмэлцээр ард хоцорч үлдлээ.